Байцгаана уу? Энд маа байна. Та бүхэндээ өнөөдрийн амгалан айлтгая. За би өнөөдөр итгэл болон үнэмшлийн талаар ялгааг нь ярьж өгье гэж бодсон юм. Марк 9:14-27. Энд нэгэн хүн өвчтөө аав Иесусийн шавнар дээр ирж итгэл хэрэгсэн тухай гардаг. Тэгээд шавнар руу нэрээд тэднийг тойрсон болныг болон тэдэнтэй маргалдаж буй хуулийн багш нарыг Иесус харж байгаа. Тэд даруйд бүгд Иесусыг харан ихэд гайхаж түүнтэй мэдлэхэр гүйлээ. Иесус тэднээс та нар юун тухай тэдэнтэй маргалдана вэ гэж асуухад хурсан олноос нэг нь түнд багшаа би хэлхүүн сүн шүглсэн хүүгээ танд авчирсан юм. Хүүг минь тэр эзэмдэх болгондоо газар шидэж хүүгийн амнаас хөөс сахран шүдээ гавирч хөрчөгдөг юм. Тэр сүнсийг зайлуулаач гэж таны шавнарт би хэлсэн боловч тэд чадсангүй гэв. Энэ үед нэлээд хүнд өвчтөө хүүхдийг шавнартаар нь авчирч байгаа. Хүүхд цахаж татаж ундаг зөвхөн хэлхүүд үлээгээс гадна өөр бас сэтгцийн онштой тийм хүүхд орж иж байгаа. Тэгээд багш дээр нэрсэн боловч Иесус байхгүйсэн болохоор шавнар дээр нь эдгэж өгөөч гэж гуйсан чинь шавнар нь чадахгүй байгаа. Чадсангүй гэж хэлж байгаа. Иесус тэдэнд итгэлгүй үеийнхаа хэдий хүртэл би та нартай хамт байх юм бэ гэж байгаа. Тэр итгэлийн тухай ярьж байгааз. Түүнийг надад аваад иргэлээ. Тэд хүүхд түүнд авчрав. Есүсийг хармац мөнөөх сүнс тэр дараа хүүхд татуулзууж газар унахад тэр хөөс сахруулан хөлбрөөр өнгөрч гарлаа. Есүс эцгээс нь тэр хэр удаан ийм байсан бэ гэж асуухад эцэг нь багасаа л энэ сүс хүүхд минь хөнөөх гэж үргэлж гал усан жиддэг байлаа. Харин та юуг чи чаддаг бол бидний өрөвдөж туслаач гэлээ. Иесус түнд та чаддаг бол гівүү. Итгэлэг нь бүх юм боломжтой гэд хүүгийн эцэг би итгэж байна. Итгэлгүй байгаад минь туслаач минь чарлав. Энд монгол хэл дээр итгэж байна гэдэг үгийг хоёр удаа би итгэж байна. Итгэлгүй байгаад минь туслаач гэдэг нь яг үндэ би итгэж байна. Итгэлгүй бол угаасаа энэ хүүхдээ авчрах гэж үнэхээр найдварт энэ хүнийг хүүхдээ авчирч байгаа. За энэ миний л хүүг итгэж болов гэд. Одоо би итгэж байна гэж хэлж байгааз. Дараа нь итгэлгүй байгаад минь туслаач гэдэг үг нь яг үндэ үнэмшилгүй байгаад минь туслаач гэж хэлж байгаа. Оюун бодолтой чадах болов чадахгүй болов гэсэн эргэлзээ энэ хүнд байгаа. Ягд үнэл шавнарт ч гэсэн эргэлзээ орж байгаа. Заримдаа хүнд өвчтөе хүнийг залбирах үед магадгүй ингээд унж татсан уртаас чинь бүр ингэсэн хүнийг залбирах үед би ч яг хамрын ханаад итгэжчэндээ энэ хүн бөөрийн одоо 20 жилийн өвчтөе 10 жилийн өвчтөе нурууны ясны өвчтөе юм биш одоо яана хор тавдар байна чадахгүй нэ гэсэн эргэлзээ бидний оюун бодол төрдөг байна. Энэ үед итгэл явагддаггүй. Итгэлийн залбирал хийж байгаа хүмүүс итгэж байгаа хүн ч гэсэн аль аль нь өмнөшөх явдал маш чухал. Тийм учраас хүнд өвчтөе хүмүүсээ би юу гэж хэлдэг гэхээр эхлээд Бурхны үгийг мэдэх ёстой, үгийг мэдэх ёстой. Гэхдээ мэдсэн ч гэсэн өмнөшгөд тархитлагоогоос сэргээх явдал буюу шинжлэх явдал хэрэгтэй. Ингийн тулд яадаг гэхээр эдгэрлийн бие бичлэгүүд үздэг байгаа. Би өвчтөе байхдаа хүмүүс итгэж байгааг, эдгэрч байгааг маш бичлэг үздэг байсан. Их олон биш өдөрт нэг л бичлэг яг зөв залбираад тухайн хүн өөрөө эдгэрж байгаа бичлэг би ингэж уушаад эдгэрсэн. Зарим нь эсвэл эдгэрлийн одоо бэлэг авьяастай хүнээр залбиулж байгаа бичлэг. Зүгээр яг энэ ишлэгийг уншаад ингэж бясалгал байсан чи эдгэрсэн. Бурхан ирээд би эдгэрсэн гэх мэтлэн олон төрлийн бичлэгүүдийг би бас үзсэн байгаа. Энэ нь юун чухал юм бэ гэхээр үнэмшил чухал. Эн чин боломжтой юм байж тээ гэж бодох нь үнэхээр чухал. Тэг ихэнх хүмүүс үнэмшилгүйгээсээ болоод яг энэ дээр орчуулгаар итгэл үнэмшилгүй байхгүй. Тархитлагын шинжлэхтэйгүйгээсээ болоод эдгэрлийг хүлээж авдаггүй. Энэ хүн туслаач гэж чин сэтгэлээс өсч чад туслаач хэмээн чарлалаа гэж байгаа юм. Тэр тийм мөртлөө үнэхээр эдгэрээсээ хүсэж байгаа мөртлөө яг үндэ хязгаарлаж байгаа үнэмшилгүй байдал. Иесус ард олныг гүйлдэн цуглуулж явах хараад бузар сүнсийг зандарч түнд хилгүүдүүлээ сүнсээ би чам тушааж байна. Түүнээс гар дахиж түнд бүү ор гэж хэлв. Тэр сүнс нь тушааж байгаа. Сүнсээ чи гар гэж тушааж байгааз яг Иесус шиг залбирах ёстой. Энэ сүнсээ чи зайл. Дахиж түүнд бүү ор гэж хэлв. Тэр сүнс бархирч хүүг маш хүчтэй татуулзуулаад түүнээс гарав. Харж байгаас хилгүүдүүлээ сүнс байсан шүү. Ярих сууган чарлаад гарч байгаас хүү өгсөн мэт болсонд олонхон түүнийг тэр өвчлээ гэжээ. За ингээд хүмүүс шүүжлэг авах. Харин Иесус гараас нь барьж өндөлөхөд хүү босон.
Тэр хүмүүсийн оюун бодлоос үл хамаарч ялангуяа итгэлийн залбиралт хийж байгаа хүмүүс маань анхааралтай байх хэрэгтэй. Хүмүүс шүүдэг, хүмүүс өмшөлгүй байдаг. Тэр бүгдийг аавын итгэлээр өмчлөөр энэ хүүхд итгэж байгаа. Мэдээж Есүсийн хүч байгаа. Гэтэ өмсгөө байдал бурхан цадаа болдог байна. Есүс үнэхээр ууралж байгаа. Чадахгүй байна гэж юу гэд. Тэгээ Есүсийн нэрд, Есүсийн хүчинд итгэх явдал үнэхээр чухал. Түүнд чадахгүй зүйл үнэхээр байхгүй. Танд амжилт хүсье. Баярлалаа.